Цаанаа суутай байна. Гэртээ 3 хүүхдээ харангаа UGC контент бүтээдэг ээж байна. Өнөөдөр би та бүхэндээ өөрийнхөө мэдлэг туршлагаас хуваалцах болно. Анх бол гэртээ хүүхдүүдээ харангаа өөрийгөө хөгжүүлэе гэж бодоод Жинигийн хөтөлбөрт хэлсээд UGC контентын талаар тодорхой хэмжээний мэдлэг олж авсан. Тэгээд түүнээс хойш юм контент бүтээж эхэлсэн байгаа. Одоогоор л Жини цагийн минь бүртгэлтэй 48 контент хийсэн байна. Энэ тоол одоо өдрөөс өдөрт ихсээ явах байгаа. Эхэндээ бол контентын санаа гаргах маш хэцүү байдаг гэсэн. Яавал илүү сонирхолтой, илүү олон хүнд хүрэхээ гэдэг талтай нэг сайжирсан байх гэхээр, нан дээр сайжирсан байх гэхээр дүрснүүдээ аваад эвлүүлэхдээ маш сайн болсон байгаа. Тэгээд олон контент хийгээд авах тусам хэрэгтэй эсвэл шууд өөрөө ингээд хараад мэддэг болчихсон юм билий. Эхэндээ бол миний контентууд хүмүүс таалагдж байгаа болов уу, хэрхэн хүлээж авах гэж маш их санаа зовж ирсэн. Харин продакшн хүрээд эхний 10 контент хийсний дараа бол тэр айдас маань шууд алга болоод илүү олон чанартай контент гаргахыг зорддог болсон байгаа. Дэг түүний үний дүнг бол тооцоолж баршгүй байна. Харин зүгээр Жинигээс сад бүр олгодог цалин олцоогоор 200% заах. Ер нь UGC контент хийгээд ажил хийсэн хэмжээний орлого олохыг болцоорж байгаа. Үүний тулд бол маш тууштайгаар чанартай контентуудыг гаргахыг хичээж байгаа. За UGC контент бүтээгдэх хамгийн гоё зүйл нь гэвэл нэгдүгээр бол мэдээж үнэгүй бүтээгдэхүүн байгаа. Хоёрдугаар бол цаг үе болгон нийгэмтэйгээ хүл зэрэгцүүлж шалгаж байгаадаа баяртай байгаа. Өдөр болгон сонирхолтой контентууд хийгээд өөрийгөө хөгжүүлээд маш цаг байгаа. Жинээр хэлж байгаа хүмүүст бол маш тууштайгаараа хийх тусам сайжирдаг шүү. Баярлалаа. Амжилт хүсье.